Өглөөний минь төргий. Тэгэхээр би энэ сая Заяа бол гишүүнээ уншсан төсвийн болон эдийн засгийн байнгын орооны хамтарсан урал дээр уг нь хэлсэн энэ протоколд ороогүй байна. Тэгэхээр давтаж дахиж хэлье гэж бодлоо. Багш эмч нарын цалин өсгөх тухай энэ асуудлыг олон жил ярьж ирсэн бас хүний хувьд хэлэхэд тухайн одоо төсвийн байнгын ороон дээр цалин өсгөх боломжтой гэдгээ хэлсэн. Тэгээ ер нь 10-аас 15% хувиар багш нарын цалин нэмэх нэ гэж ойлгож байгаа шүү. Энийг протоколд үлдээч гэж бодож байна. За хоёрдугаарт нь энэ Лувсан Жамц гишүүний ахалсан 185 дугаар захирамжаар үүссэн үнэлгээ мониторингийн ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа гишүүдийн нэг ээ. За энэтэй холбогдуулаад энэ төсөв боловсруулах үйл явцад бас саналаа өгсөн. За мөн дараагийн 3 дугаар хилцүүлгээс өмнө өгөх гэж байгаа нэг санал юу вэ гэхээр яг тодорхой саналуд байгаа. Би жишээлбэл энэ ажлын хэсэг дотроо гэр бүл нийгмийн хамгаалалт хөтөлмөр яамд зориулсан одоо зорилт шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох саналуудаа өгсөн. Хөдөө аж ахуйн яам дээр бас өгсөн байгаа. За тухайлбал яагаад энэ асуудал дахин янз бүрээр олон гишүүдээс хөндөгдөд байгаа вэ гэхээр тодорхой болж өгөхгүй л учир байгаа юм. Тодорхой болохгүй болохоор дараа нь манай Лувсан Жамцын гишүүний алдартай өгч гарцсан мэлээ ш. Бидний Монгол ардын суурийг нөгөө хэмжиж чадахгүй бол яаж дүгнж чадах вэ гэдэг чинь те. Өөрөөр хэлэх юм бол зорилгоо зөв тавихгүй болохоор эргээд нөө үнэлгээнд дээр 3 янзын үнэлгээ гараад бид нар баахан маргалдаагүй юу. Тэгэхгүй тулд за төсөө мэдээж оновчтой үр өгөөчтэй зарцуулахын тулд мөн нөгөө талдаа энэ суур одоо төвшнгөө зорих зорилт шалгуур үзүүлэлтүүдээ тэгээ зорих төвшнгөөд маш ойлгомжтой тодорхой ялгыг гээд. За жишээлбэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан аж ахуй нэгжүүд зээл авсан. Тэрний үр дүн жишээлбэл тооцохдоо орлого юм уу ашигийнх нь өсөлтийг оруулъя. Тэгэхгүй болохоор өгөөж нь харагдахгүй байна те. За хоёрдугаарт жишээлбэл одоо юун дээр мартчихлаа тэр их оронд. Тухайлбал энэ дээр байгаа юм. За жишээлбэл маш олон асуудлууд байгаа. Нэгийг л хүндээ дөө. Газар тариалангийн асуудал дээр жишээлбэл өмнө үйлдвэрлэж исэн тэр зорилтын хэмжээгээ бууруулсан байгаа. Шалгуур үзүүлэлтэн дээрээ. Зорилтын төвшнгөө. Тэгэхээр энэ дээр яагаад бууруулсан шалтгаан байхгүй байгаа. За нийгмийн даатгалын сан дээр жишээлбэл иргэдийн нийгмийн даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ гэхийн оронд нийгмийн даатгалд хамрагдсан иргэдийн тоог нэмэгдүүлнэ ч гэдэг юм уу.